За натурын зам дагуу Care for гэдэг дэлгүүр үүдэг. Care for дэлгүүрийн яг баруун талд нь нэгсэндээ хавдар судлалын үндэсний төвийнхөө яг чанх урд талд нь байгаа зам дагуу байгаа байршилтай байр. За би энийг юу гадна талаас нь харууллаа. Энэ би өмнө нөгөө дэлгүүр өгт нь орж ирж байсан учраас мэдээд байна. Энэ Urban гэдэг нэг билүү утасны дэлгүүр ажиллаж байгаад одоо гарцсан юм байна. За энэ бидний үзүүлж байгаа энэ нэг давхрын энэ лобби хэсэг болохоор талбай үндсэн метр квадраттай ороогүй гэсэн үг. За эндээсээ ингээд шууд орц гарцтай. Эндээ ингээд нөгөө дэлгүүр болоод GS25 маяг дэлгүүр ингээд байж байгаа. За би энэ гадна талаас нь харуулнаа. За ингээд дээшээ гараад шатаар дээшээ гараад энд одоо лобби янз бүрийн юмнууд хийчих болохоор хэвгүй. Тэгэнгүүтээ эндээс ингээд шатаар дээшээ гараад яг шатал нэг юм нөө тэрэгцэртэй хүмүүс ирэхэд жоохон тохиромж муутай юм шиг санагдаж байна. За тэрийг зогсуулж болно гэвэл өөр аргаар шийдэх боломж нь юу вэ харъя. За ингээ орж ирээд эндээ нэг юм том талбайтай тэгээ эндээ юм том заалтай байхгүй. Ингээ битүү том заал ямар ч байдлаар хуваалтай хийгээд ашиглах боломжтой. За би энэ дээрээс байршлыг бүр айгүй гоё тодорхой харуулчих. Байршил нь юу вэ гэхээр одоо энд харагдж байгаа. Энэ өөрөө натурын зам байж байгаа. Эндээ зогсоолтой Care for гэдэг дэлгүүрийн хажууд байж байгаа. Халдвартын уулзуурыг энэ хойно байж байгаа. Зүүн талд байж байгаа. Ийшээ зүүнд баруун тишгээ явахлаар натур болоо явчин. Яг энэ дунд зам дагуунаа. Гадаа зогсоол мөсөлтэй. За тэгээд ингээд ер нь бол орон сууцны одоо энэ хоёр давхурт байгаа үйлчлэгийн төв ч гэсэн шууд гаднаасаа нөгөө дээшээ өөрлөгөл гарсан хаалгатай учраас нэг давхурт байгаа юм шиг байх юм байна. За ингээд ийм том заалтай энэ багнуудаар нь хангалттай нөгөө хуваалтуудаа хийчих болно. Хууч нөгөө дэлгүүрээс учраас дэлгүүрийнх нь нөгөө тогтчил дизайнаар явж ах шиг байна. За би энэ хойдлын цонхоор нь харуулъя. Хойдлын цонхоор яг хавдар судал харагдах хэвээр. Яг ингээ харагч. Яг энэ хойдолтой хавдар судлалын эмнэлэг маань ингээ байж байгаа гэсэн. Тэгэхгүй энэ нөө шинэ өргөтгөл нь байж байна. Тэгэхээр яг хавдар судлалынхаа яг урталт нь байрлалтай гэсэн үг шүү. За эндээ юм хувцсалх өргөнүүд нь байсан байна. За тэгээд эн чинь бас нэг хэд хэдэн өрөөтэй. Эндээ нэг юм өрөөтэй. За энэ эрэгтэй эмэгтэй хувцсалх өрөөг ингээ гаргацсан байж байгаа. За энэ суугийн төлбөр нь хэд гардгийг мэдхүүгч. Мэдхгүй нэ. Суугийн төлбөр нь 300 орчим гардаг гэж байна. Эрэгтэй эмэгтэй 0-той. Ингээд дотроо юм 2 үйтэй юм байна. За энд бас нэг юм агуулах. Энэ нөгөө бүр хууч энэ талбай яг энэ хэсэг талбай бас нөгөө үндсэн метр квадрат ороогүй байгаа талбай гэсэн үг. Нэгсэндээ арын хаалга буюу нөгөө орц талаасаа бол ингэж орж ирж байгаа байхгүй. Орц талаасаа шууд ингээд арын хаалгаар ингээд ороод ирэх боломжтой. За үйлшүүлэгч бол нөгөө саяны нөгөө шигтаар гарч ирдэг хаалгаар орж. Энэ нөгөө орцны хонгил хэсэгт байдаг нөгөө лефтийг л ингээд далаад яг энэ хэсэг нь одоо нэгсэндээ өөрсдийн талбай болгоцсон юм байна л да. Тэнд бас нэг агуулах байгаа гэж. Энэ том юм уу гэж. Хөөрхөн үү. За энд бас нэг юм агуулах юм шиг талбай байгаа дах. Энэ 0 уу? Дахиад нэг 0 шийдэх боломжтой. 2-0 байгаа шүү дээ хангалттай. Тэгэхээр болчихно. Эмнэлэгчин заавал 2-0 байх шаардлагатай юм билээ. Энд нэг юм том өрөө байгаа. Энэ нөгөө бүр хуучин бол нөгөө хятад ресторан байсан юм байна. Тэрүүгээр энийг нь бол нөгөө хүмүүст харагдахгүй учраас өөрчлөөгүй юм байна. За ингээ. За энэ бол байршлын хувьд бол нэлээд төхөө сайхан байна. За эн чинь нийтдээ хэдэн метр квадратлагч? 460 гэдэгт нь одоо энэ нөгөө саяны ороогүй юмнууд бол ороогүй. Ойр дөрөөр л 460 тийм үү? За метр квадрат нь хэд гэж байгаа вэ? 5,500 гэсэн мэсэн тий? 5,500. За ер нь бол ярилж өрөөд өгөх боломжтой. Бартер сонсох боломж юу байгаа вэ гэж? Бэлэн байр, гэрчлэгээтэй байр. Окей. За ийм талбай байна. За би гадаа гарч агаад байр шин бүр тодруулаад гэх. Таасны өндөр мөндөр бол ер нь л дайчгүй юм байна уу? Энэ кондишн ажилдаг уу? Үүсц. Ингээ кондишнуудаа ингээ шийдсэн юм байна бас. Окей. Энэ бол нэг иймэрхүү. Яг орон сууцны орцоор л орчих. Энд чинь хойдлын хаалгаар орж байгаа гэдэг утгаараа. Одоо би болохоор яг нөө үйлчлүүлэгч ямар хаалгаар яаж авах вэ гэдгийг одоо харуулъя. За байр нь бол эндээ нэг юм зогсоолтой. За энд ингээд шууд эмнэлэг харагдаж байгаа. Энд чинь ерөөсөө энэ барилгын цаатлаар ингээд шууд эмнэлгээсээ шууд ороод ирдэг. Явгууны замтай юм билээ. Тэгэхээр заавал энчээ машинаа тавиад шавдар дээр тавьчаад наашаа шууд алхаад ороод ирсэн ч болохоор юм билээ.
За ишээгээ. За үндсэн орц гарцсан болохоор хаана вэ гэхээр яг эндээ ингээ зогсоолуудтай Carrefour гэдэг дэлгүүр нь энд байж байгаа. Дэлгүүр энд байж байгаа. 4 замын уулзсан ерөөсө тэрүүхэн тэнд харагдаж байгаа байхгүй. За тэгээ эн чи GS25 та Urban гэдэг энэ том хаягтай. Энэ хаягны оронд нэгсэндээ эмнэлгийнхээ хаягийг тавьж болох нэ гэсэн үг. Тэгээд ийш орчихно. Тэгээд ийш ороод ирдээсээ ингээд энэ талтай GS25, энэ талтай сайн гэдэг энэ санхүүгийн газар байна. Тэгээ ингээд хаалгана байгаа гэсэн үг. Ингээд шууд орчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол бас дажгүй байршил. Дажгүй санагдаад байна. За энийг сонирхъя да адил. Энэ яг зүүн талд нь одоо энэ байрны яг энэ баруун талд байгаа энэ байрлал ингээ баригдахгүй айгу удаж байгаа. Тэгсэн чинь улсын 4-р эмнэлэг гинэ. Улсын эмнэлэг юм биш үү? Энэ бол улсын 4-р клиник гэдэг эмнэлгийн барилга ингээ баригдаад байгаа юм байна. За тэгээд Urban гэсэн тэр хаягтай байршил дээр л гэсэн доо. Эмнэлгээ хийя гэсэн санаа байгаа байхгүй. Энэ авир ер нь бол битүү ингээл эмнэлэг онцлогоо юмнууд ингээд битүүл юм байна. Натур гэж байна. Тинчээ Оношо мед гэж байна. Натур мед гэж байна. Онцлогооны төв лаборатори гэж байна. Ингээл нэг юм цогц байгаа газараа л угаасаа нөгөө эмч маань заагаад зөвлөөд тэнд очиорой гэхэд бол тэгээ эргэн тойрон битүү юм эмнэлгийн эмийн сан маань гэл төвлөрсөн л газар юм байна. Тэгэхээр яг ийм төрлийн шиг байх хэрэгтэй юм шиг санагдаж байна.